Бидний хоол хэрхэн бүтдэг вэ? 2019 Улсын их хурл ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль баталж, үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Энэ бол Сүхбаатар дүүргийн нэгэн сургуулийн 1-5 дахь өдөр сурагчдаа өгч байгаа үдийн хоол. Оролцогч хүүхдүүдэд маань үдийн хоол таалагдах болов? Ер нь хүүхэд багчууд маань ямар хоол хүнсэнд дуртай юм бол? Юунд дургүй юм болоо? Дажгүй харагдаж нэг тийм гоё гэх юм уу. Нэг тийм шуун нэг сонин тэгээ бусдын гоё юм. Гэхдээ би луунд амир их дургу. Яг ингээд дангарангийн нэдвэл ингээд амир муухай ингээд юмтай ойлж идвэл ингээд гайгүй хамтагтаад байт. Энэ зутан ямар зутан? Гоё юм байна. Яг ингээд давсан таарсан нэг тийм гоё. Би юм бол идэж үзэж байгаагүй юм. Миний хамгийн дуртай бол нөгөө будаатай ураг тэгээд түз будаатай шүү. Хүрэн манжиг салаад шүү. Би хүрэн манжид нэг дуртай биш. Амар гоё амттай байна. Надад л амар гоё таалагдж байна. Тэгэхдээ борсон дургу. Ингээд амар хүрэн манжи оронгуудаа тэгээ манай тэр гэр бүлийнхээ молкоцлогоо тааж идэг болохоор надад л амар санагддаг. Молког нэг тийм зүтгийтэй хайлаад идэнгүүт надад амар санаа харагдав. Цөөвэн будатавраг тэгээд ийм шүлтэй бантан ийм гуралтай шүл идэнэ. Хамгийн дуртай ногоо гэвэл амтас чихэрлэг хүмүүс. Дургуй ногоо гэвэл өстэй нэрээ чигсаалт гаргаад өгсөн чаднаа. Тэгээд чинжүү дургуун байна. Амар гоё амтаалахад дахиад нэг аяхыг идмээр санагдчих. Барна. Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар хүүхдүүдийн 16.8% нь өглөөний цай тогтмол уудаг бол 41.7% нь огт уудаггүй байна. Харин 26.1% нь хаяа уудаг бол 12.5% нь өглөөний цай байдаггүй хэмээн хариулсан байна. Өглөөний цай уухгүйгээс хүүхэд өлсгөлөнгийн мэдрэмжтэй, анхаарал сул, ядрамтгай байхаас гадна тэдний ой тогтоолт, эрүүл мэнд, эргэтэн системийн хөгжилд үзүүлсэн сөрөг нөлөө олон жилийн дараач илэрх боломжтой хэмээжээ. Луун байна, бэцэ байна. Тэгээд ногоосог байна. Манзин байх шиг байна. Тэ. Бэцэн салаад надад нэг юм таалагдсан. Бэцэн салаад идэлтэй. Тэгтээ яа санаа байна. Махгүй зүгээр юм байна. Тэгтээ махтай нь л гоё. Тэгтээ зангаас амтан жоох өөр юм. Хүрэн манжин жоох санаа амттай. Тийм, байцаа хүрэн манжин тэгээд яа шүү. Яа шүү юм зүгээр юм байна. Энэ pumpkin төшөл сонин гайгүй амттай. Амар ирж авдаг болохоор өглөөний хоолыг идэж чаддаг болохоор дандаа сургуульд очих болгонд л өсдөг. Нэгэн л энэ чинь ингэ сэнгэн сармис манус яваад болохоор би энэ хууранд тийм читэртэй шин. Нэг мах байд юм аа. Нэрийг мэдгүй. Тэр маханд айгуу дуртай. Өдөр ам юм хавчсан да. Өфүги
Бүлгөөгүй. Дэлхийд даяар өдөрт гарч буй хоол хүнсний хог хаягдлын хэмжээ ойролцоогоор 2 тэрбум хүнийг хооллож хүрхүйц байдаг гин. Мөн бүх үйлдвэрлэгдэж байгаа хүнсний 3/1 нь хог хаягдал болдог ажээ. Хүн амын нэг хэсэг нь илүүдэл хоолоо хайж байхад нөгөө хэсэг буюу ойролцоогоор 700 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна. Түгээрч зогсохгүй бидний хайсан хоолны хог хогийн цэгт очоод байгалыг бохирдуулахаас гадна метаны хий ялгаруулж хүлэмжийн хийг ихсгдэг. Ингэснээр бидний тавхтаа үлдээсэн хоол дэлхийн дулаарл гэдэг асуудлыг бий болгодог юм. Байцаанд нэг дуртай биш. Барна. Би нөө юу шүлэн дуртай. Цутан шүлтэд нэг ногоотой хоол молн дургу. Ногоод нь пологдох ч гэх үнэдэг. Идэгсэн санагддаг. Нөө чинжүү минжүү дургу. Сонгол сармсан бас л дургу. Луунд дуртай. Гой шүлэн сүүшиг юм шиг нэг хамгийн дуртай болоо бургер идэн, дээрээс нь хуушуур идэн, бууз идэн. Ангида хоол өгөр би нэг бузыг бүхлээр нь иддэг. Шүл мүлэн хасахчаар ингээд арчих хэрэг болно гэд. Цутан шүлэн гомттой. Тэгээд амар гой амттай. Гэхдээ ямар амттай гэх нэг хэлэх гэхээр нэгсэн юу орсон тодорхой. Бидний хоол хэрхэн бүтдэг вэ? Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн. За намайг Наран Туяа гэдэг. Би хоол зүйч, хоол судлаач. Хоол судлаачаа. Тийм мэрэгжилээд юм уу? Та тэгээ яг юу хийдий? Миний мэрэгжил бол бүх хүнсэн дэх найрлагыг судлаад түүгээр ямар хоол хийдэг, хизээ хийдэг, хүний бид ямар ач тустай вэ гэдгийг мэдсэний үндсэн дээр хүн бүрийн биеийг хэрхэн яаж эрүүл байлгах вэ гэдгийг хүн бүрт заахыг хичээдэг мэрэгжил юм л да. Ингийн тулд би хүний биеийн бүтэц болон хоолны найрлага болон хоолны шингэцийн талаар судалдаг. Хоол судлаас хичээ. Өнөөдөр тэгээ бид нар юуны тухай ярилцгая? За тэгэхээр их чинь өнөөдөр та бүхэнд бидний идэж буй хоол хүнс ямар олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг, ямар их замыг туулж ирдэг, мөн тавган дээр хэрхэн яаж хоол болдгийг тайлбарлахыг хичээх юм. Үүнийг томчууд бид нар хүнсний сүлжээний систем гэж нэрлэдэг. Энэхүү хүнсний сүлжээний системийн аль нэг хэсэгт нь алдаа гарах юм бол бид хоолгүй болно. Эсвэл чанар муу хоол идээд өвдөнө гэсэн үг. Гэхдээ би үүнийг өнөөдөр ганцаараа тайлбарлахгүй. Би хамтрагчтайгаа цуг ирсэн байгаа. Хамтрагч чинь тэгээ хаана байгаа юм бэ? Миний хамтрагч бол ухаалаг хиймэл оюун ухаанд зурагт юм. Зураг таны хамтрагч юм уу? Тийм ээ. Энэ бол миний хамтрагч. Хамтрагчаа өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Агро гэдэг. Агро би бол зүгээр л удирдлагаар ажиллаж хүссэн юм үзүүлдэг зурагт биш. Би хоол хүнсний тухай асуулт асууж, хариулж, бүр багш шиг шалгаж дүн тавьдаг зурагт. Агро, чи тэгвэл хоолтой холбоотой бүгдийг мэднэ гэсэн үг үү? Тийм ээ. Би бүгдийг мэднэ. Тэгвэл чи луунгийн жуусыг яаж хийдэг мэдэх үү? Тийм ээ. Би мэднэ. Хүсвэл ярьж өгч болох юм. За, түр хүлээгээрээ ухаалаг Агро хүүхдүүдээ. За тэгэхээр бид нар түрүү ярьсан хүнсний сүлжээний систем гэж юу болохыг мэдэж авцгаая. Хүнс бидний ширээн дээр ирэх хүртэлх үе шатуудыг хүнсний сүлжээ гэж нэрлэдэг. Хүнсний сүлжээ нь хөдөө аж ахуй, ойн болон загасны аж ахуйгаас гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүх үе шатуудад өртөг шингээх үйл явц болон үүнд оролцогч бүх тоглогчдыг хамардаг. За хүүхдүүдээ, хүнсний сүлжээний систем гэж юу болохыг ойлгож авсан уу? Ойлгосон. Тэгвэл би та нараар нэг онцгой таалгая. Нарийн улаан бүсгүй газар доор сууна.
намирсан ногоо альчуурна. Газар дээгүүр намирна. Тэр юу вэ хтүүдээ? Тинжүү. Биш ээ. Үзээзэн. Биш ээ. Улаан сарнаа. Биш ээ. Тинжүү үзэлцгэн. Биш ээ. За би тоож эхэллээ шүү. 3 Улаан хэлэм. 2 1 таасангүй. За тэгвэл бүгдээрээ ухаалаг агроороо туслуулах уу? Тэгээ. Зөв хариулт бол луун. Тийм шүү дээ. Ямар газар дээр Тийм ээ. Энэ бол мэдээж луун. Нарагчээ. Луун гоё нь гоё л доо. Гэтэ луунгийн талаар ийм их юм мэдэх хэрэгтэй юм уу? Бичил тэжээл буюу амин дэм эрдэс бодисын дутал нь манай улсад 5 хүртэлх насны хүүхдийн дунд хамгийн өндөр тархалттай. Тэдний 27% нь цус багталттай, 21% нь төмөр, 70% нь А амин дэм, 90% нь Д амин дэмийн дуталтай эсвэл нөөц багтаа байна. Явж байгаа. За. Хоёулан гарна. Танхимаар За тэгэхээр мэдээж бид нар бүгдээрээ хоол идэх дуртай тий. Бид нар зөв хоололт тий. Тэгээд аль нь илүү гшим дижээлтэй хоол вэ гэдгийг бас мэддэг, ойлгодог, тэрийг амьдралдаа хэрэгжүүлж сурах бол бараг үндсэндээ сайн тоочин болохоос илүү их чухал байж магадгүй гэж би зөвлөхийг хүсэж байна. Би ч гэсэн нэг та нартай адилхан идж байгаа хоол хүнсээ бол ямар калори, ямар элчтэй хүнд өгдөг гэдгийг одоо саяхнаас л мэдж байгаа шүү дээ. Тийм намайг баг байхад бол бас ийм эрүүл мэндийн та нар шиг ингээд ийм гоё хичээлүүд ордггүй байлаа. 5-аас одоо 18 насны хүүхэд бол өдөрт бол 1500 орчим калори хэрэглэх одоо ёстой. Сая бас нааша ирэхээс өмнө нараа багштайгаа хамт бас үдийн хоол идэж үзсэн юм байна тий. Сургууль дээр очиж үдийн хоолн дээр таалагдсан уу? таалагдсан. Бид нар үнэхээр таалагдсан. Гэхдээ ингээ аг боргил хоёр ерөөсөө ногоо идэхгүй байсан. Аг бүр нэг ч луун идээгүй. Луун дургу мó? Дургу. Луун идэх юм бол яадаг үлээ өндөр болно. Луун идэх юм бол чи луун идээгүй чи битэр луун идээгүй учраас хоёул нүдний шил зүүцсэн сууж штэ тий. Тэгэхээр луун иддэг хүүхдүүд бол өндөр болдог, хараа сайтай болдог гэж одоо ингээд эрдэмтдийн судалгаагаар одоо гарсан байна тий. Яагаад ер нь одоо бид нэр хүүхдүүддээ 1-5 дугаар ангийнхаа хүүхдүүдэд үдийн хоол өгöd байгаа гэж бодож байна та нар? Энэ нөгөө калорийн ингээд сайн ингээ яг баримтлуулахын тулд бас дээрээс нь өсөхгүй гэж. Өглөө хүүхэд нөгөө яг хичээлдээ ирэхэд өглөөнийхөө цайг ууж чадаагүй тий. Ихэнх хүүхдүүд өглөөний цай уухгүйгээр сургууль дээр ирдэг учраас бол өлөн ходоодтой хүүхдийн тархин яг удаан ажилтдаг тий. Сурах сонирхолгүй байдаг. Тийм учраас бол үдийн хоол гэдэг энэ хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлснээр хүүхд бүрийг эрүүл, чирэг, бие бэлдар хамгийн гол нь одоо сурах сонирхлыг яг одоо нэмэгдүүлэх ийм хөтөлбөр юм байгаамаа. Тийм учраас та бүхэн нэгдүгээр үдийн хоолоо сайн идэх хэрэгтэй. Хоёрдугаар үдийн хоолн дээр өгж байгаа орцууд миний эрүүл мэнд, миний бие махбодод одоо ямархуу шимт хичээлийг өгж байгаа вэ гэдэг энэ ойлголтыг авах нь бас дахиад нэг боловсрол байхгүй. Тэр чинь хамгийн том боловсрол, эрүүл мэндийн боловсрол гэдэг хамгийн том боловсрол гэж ойлгож байна. Одоо луун гайд нь үстэй. За. Тэгвэл та ийм их луун идээд ийм өндөр болсон юм уу? Ер нь бага байхдаа би луун идэх дуртай байсан. Одоо бол сүүлийн үед би бас амралтын цаг зав гарах юм бол хоол хийх дуртай. Тийм учраас ер нь хамгийн гоё амттай хоол хийхэд хамгийн гол амтлагч бол тэгээд луун л байдаг. Тэгэхээр одоо мэдээж луун бол хамгийн их шимт хичээл амин димэр хамгийн их баялаг. За тийм биз дээ агро. Тийм ээ. Амгаа ахын зөв. Луунд бета каротин гэдэг бодис арвин их бий. Бета каротин гэдэг нь А аминдэм гэсэн үг. Луун англиар карот гэдгийг санаж байна уу? Энэ бол эртний ромчуудын карот гэж өгсөн нэр юм. Тэгэхээр одоо нөгөө луун маань ер нь яаж ургадгийг гэдгийг ер нь та нар юу гэж бодож байна?
Яаж тарьдгийг, яаж ургадгийг. Сайн мэдгүй байна. Би саналаа. Манай эмээ ингээд төмсөг ингээд 2 хуваагаад газар булаад ингээд 2 талд нь ингээд тавьсан чинь тэгээ намар хураагаад тэгсэн чинь ингээд 2 бүтэн төмөсөлцсөн байсан. Луун бас яг тийм төмөстэй адилхан ургад юм болов уу? Харин тийм учраас цөмөрөө энэ хариултыг олохын тулд нэг агрономч ахтай уулзъя тийм ээ. Энэ агрономч ах маань биднийг одоо яг дуунгийн талбай дээр авчиж дуун хэрхэн яаж ургадгийг тайлбарлаж өгнө гэж би бодож байна. Баярлалаа хамгаахта. За тэгэхээр хүүхдүүдээ одоо бүгдээрээ луунгийн хаялалд гарцгаах нь штэ. Yes. За тэгээд эргэж ирээд амгаахта юу сурснаа хэлж өгөө шүү. За юу? За яцгаая. За сайн байцгаана уу хүүхдүүдээ, сайн явж ирцгээе үү? Сайн явж ирлээ. За ямар учир зоригтой ирсэн бэлээ манай та нар? За та бүхэн ногоо яаж тарих талаар зөвлөгөө өгье. Ахыг нь инх бол гэдэг агрономч мэрэгжилтэй. Агрономч бол яг хөдөө аж ахуйн газар тариалангийн технологиг боловсруулж тарьж хураах тийм ээ хоол хүнсэнд хэрэглэх бүх одоо технологиудыг одоо удирдах явуулж идэх хүн байдаг. Ингээд та бүхэнд одоо луун яаж тарих талаар зөвлөгөө өгье ахна. За ойлголоо. Одоо тэгвэл бүгдээрээ луунгийнхаа тариалтыг хэрхэн хийх тухай танилцгаах уу? За та бүхний сонирхож байгаа луун гэдэг бол та бүхний ширээн дээр очиж жуус болж хоол унд болж очихынхаа өмнө бол ийм жижигхэн өөрхөн үр байдаг юм аа. Энийг та нарт үзүүлье. Одоо нэг ширхэг үрн нэг луун болно гэсэн үг. Намар ирж одоо тарьсан дуунгаа ирж хураацгаа гараа бүгд. Луунгийн үрийг 4-5 сарын хооронд газар суулгаж, усалгаа арчилгааг тогтмол хийн 9-р сарын сүүлээр ургацаа хурааж авдаг. Ингээ хавар Ямар том том. ийм дуун ургасан байна. Хавар биднээс чинь жижигхэн үрээр тариалт хийсэн. Энд игээр 2 мөрөөр ингээ сэлгээр тарьсан. Одоо яг энэ дагууга бүгдээрээ луун ингээ нэг мөрөнд ургацсан байгаа. Энэ луунгаа одоо хураадаг техник гэж байгаа. Тэр техникийг оруулаад хэдүүлээ одоо луунгаа хураацгаах уу? Тэгээ. За хураацгаа. Одоо энэ трактор сая ингэж яваад энэ луунг доогуур нь суллаад гсэн байгаа. Одоо энэ луунгийн энэ ишнээс нь бариад ингээд татхад өөрөө ингээд сул гараад ирж байгаа биз. За ингэж гаргаж ирнэ. Тэгээд энэ ишийг ингэж барьж ягаад энд хуруугаараа ингэж нэг хуруугаар энэ ишин дээр нь тавьж ягаад ингээд ишин мөшгөж чинь. Тэгэхээр иш иймэрхүү үлдэж байгаа биз. Яагаад тийм урт байгаа? Энэ ингэж урт ингэж тайрах нь хадгалтын явцад луунгийн чинь удаан хадгалагддаг, муудахгүй хадгалагддаг. Энэ ишин эндээсээ хатаад энэ хүрээд ингээ хаталтан зогсоод энэ луунгаас ч гадагшаа алдах шимтгийлийн хүмүүсээ алдтал зогсно гэсэн үг шүү дээ. За тэгвэл одоо ингээд луунгаа эхнээс нь хураая. Өнөөдөр бидний тарин төлбөр дээр хүлээгч луун хураалт болон хүсний ногооны ач холбогдсон талаар ярьж өгсөн агрономч инх удахта баярлалаа.
одоо багш та бүхэндээ зойрны талаар ойлголтыг өгье. Зойр гэдэг бол бидний хамгийн сайн мэдэх хүнсний сүлжээний системийн чухал хэсгүүдийн нэг юм. Бид хүнсний ногоог урт хугацааны турш хадгалж идэхийн тулд хүнс хадгалах зойрыг ашигладаг байна. Гэхдээ буруу нөхцөд хадгалсан тохиолдолд энэхүү луу маань ялзарч муудан хаягдл үүсдэг байна. Хадгалах орчин нөхцөл нь маш чухал гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Харагчи энд яагаад юм хүүтэн байгаа бэ? За бүгдээрээ яг одоо энэхүү зойрынхаа агаарын хэмийг хэмжиж үзье. За яг одоо манай зойронд агаарын хэм нэмэх 1 градус байна. Тэгэхээр луунг хит халуунд хит хүүтэнд яах нь хадгалж болдог байх нь. Та нарын бодлоор хит халуунд хадгалвал яах вэ гэдэг? Тийм байна. За зүйтэй. Хэрэв хүүтэнд хадгалвал Хөлтчөө тэгээд тэсгсний дараа ч гэсэн муус. яг зүйтэй. Халуунд хадгалах юм бол яах нь? Соёолж нахиалаад муудах нь тийм үү? Эсрэгээр хүүт нөхцөлд хадгалвал хөлд нь эргээд гисэн үнэс болоод яах нь? Бас хаягдл үүсгэнэ шүү тийм үү? За үүний зэрэгцээ лунг хадгалах бас нэг чухал нөхцөл нь агарын чигшил байдаг. Яагаад чигшлийг чухал гэж бодож байна? Яа тэгэхээр чигшилгүй болохоор луу ингээ хамаг чигээ халдаад хатаад бүр ингээд хаягдл болох юм болоо. Яг зүйтэй. Энэ лунг удаан бас шинээр нь хадгалахыг ивэл хэдийн байлгах юм бэ? Лунг хадгалахын тулд тэгээс 2 юм хадгалах хэрэгтэй гэсэн үг. Тэгэх юм бол урт хугацааны турш яах нь хадгалах боломжтой болох нь шүү дээ. За бид хүнсний сүлжээний системийн чухал хэсэг болох зойртойгоо танилцлаа. Та нар энэ луун хураас юм уу? Ямар мундаг хүүхдүүд вэ? За, манай өдөр төрөлцөн ирсэнд баярлалаа. Одоо хэдүүдээ та нарын авчирсан луунг аваад ийшээ явъя. Одоо их чинь та нарт луун хэрхэн шүүс болдог процессыг тайлбарлаж өгье. Одоо бүгдөө та нарын гар бие оролцсон, хураасан, ажилласан луун гар чинь ийм гоё шүүс хийцэн байгаа. Тэгэхээр бүгдөө энэ шүүснийхээ амтыг үздэцгээе хүүхдүүдээ. За бүгдөө хөтөлбөрийнхөө үр шимийг амсцгаая. За. За бид нарыг үйлдвэртэй хүлээн авч луунгийн шүүсийг хэрхэн яаж хийдгийг үзүүлсэн Vitaфит компани ах эхнэр болон тунгай эгчтэй маш их баярлалаа. Би ч гэсэн одоо та нарт маш их баярлалаа. Манай үйлдвэрийн луунгаар хийсэн хүүхдийн бүтээгдэхүүнийг ирж танилцаад яаж үйлдвэрлэдэг, яаж энэ цэвэр луунгийн шүүсийг боловсруулалтын гэсэн процессыг үзсэн та нарт бүгдэнд нь баярлалаа. За хүүхдүүдээ энэ бол сургуулийн галт тогоо. Энд олон тогоочч нар нь маш загвар ажилладаг. Олон хүүхдийн хоолыг амттай, чанартай хийхийн тулд маш их загвар хөдөлмөрж байдаг гэсэн үг байна. Эндээс бидний идэх дуртай үдийн хоол үйлдвэрлэгдэн гардаг байна. За бүгдээрээ одоо зорноос авчирсан луунгаараа тогоочч нартайгаа зүг найзуудтай амттай хоол хийж өгөхөөр явцгаая.
Үгүй бид нар хоолыг процессд нь туслана гэсэн үг. Бэлтгэл зэгтэр ажиллагаа. За яцгаа хүмүүдээ. Ажил нэр явж энэ да? Бэжгүй. Мантуу ид сурахад амархан байна уу? За тэгвэл тоогооч чинь сайн зааж өгсөн байх нэ. Нараагчээ. Би энэ хоолыг 1500 төгрөг гэхээр итгэж өгөхгүй байна. Энд чинь өнөөдөр бидний хийсэн хоол болон өмнөх хийсэн хоол нь нийлээд 7 хоногийн дунд чинь 1500 төгрөнд багтаж байгаа гэсэн үг. Би Аристайгаа хоолнд орж явахдаа ийм багамд бол харж байгаагүй юм байна. Зөв. Та хоёрын яриад байгаа болохоор бидний мэддэг ашигын төлөө ажилдаг цайны газар байхгүй юу? Харин сургуулийн галтайгаа бол ашигын төлөө бус байх ёстой гэсэн үг. За хүүхдүүдээ бэлтгэл ашин дуусгаас юм байна тийм үү? За хэдүүлээ галтайгаараа явж юу болцоог харцгаая. 2021 он Монгол Улсын засгийн газар үдийн цай хөтөлбөрийг албан ёсоор үдийн хоол болгож хоолны төсвийг нэмснээр орон даяар багаангийн бүх сурагчид тэнцвэртэй, шимт хичээллэг, аюулгүй хоолоор үйлчлүүлж эхэллээ. За. Би их хичээл аавыштайгаа ногоо тарих харсан. За маш сайн байна. Би гэртээ очиод маш олон төрлийн лоон таавал хийж зарна. Би тэгэхээр ногоо доол идэхдээ ганц ч ногоо хайж төгөхгүй. За маш зөв. Тэгэхээр яг энэ үдийн та нарт өгж байгаа энэ үдийн хоолнд өгж байгаа хоолыг чинь яг ямар хоол өгөх үү? Ямар найрлагатай хоол өгөх үү? Тэр найрлага нь ямар илчлэг байх уу? Ямар илчлэгийг энэ хүүхдүүдэд бие организмд таарсан хоол бэлтгэх ёстой вэ гэдгийг олон хүмүүс судалдаг гэдгийг та нар ойлгож авах шиг боллоо тий. Зөвхөн ногоочтоос гадна энэ ургуулсан ногоог нь та нарын хоолнд өгөхийн тулд өнөөдөр эрдэмтэд судлаачид тийм ээ одоо хоол зөөч манай нараа одоо багш хоол зөөгчөөс авахуулаад энэ хүүхдийн хоолнд өгж байгаа бүх шимт хэмжээний бүгдийг тооцоод өгж байгаа хоолыг та нар бүгдийг яах вэ? Идэх ёстой тий. Бүгдийг үлдээхгүй идэх юм бол бид нар нэгдүгээрт зөв хоол гэдгийг сурна. Хоёрдугаарт бидний бие организм бид нар өндөр болно. Тэ? Гуравдугаарт бид нар нүдний шил айл болохоор бага зүүн тий. За дөрөвдүгээрт бид нар хичээлдээ дур сонирхолтой болно. Гэх мэтлэнгээр ийм олон үр дүн агуулсан одоо үдийн хоол та бүхэнд бас өгж байгаа шүү гэдгийг бас мэдрэх хэрэгтэй нэг. За баярлалаа. Тэгэхээр хүүхдүүдээ одоо бүгдээрээ бидний аялаас юу сурсан тухайга амгаа ахтай болон ухаалаг агрото хэлж өгцгөөе. Тийх үү? Хэн эхлэх үү? За эрхэсмэ. Биний хамгийн сайн ойлгосон зүйл бол ингээд хоол хүнс бол бидний ийм өөрийнхөө эрүүл мэндийг анхаарах нэгэн чухал зүйлийг би гэдгийг мэдэж авсан. Бас дээрээс нь бидний энэ үдийн хоолнд ээж байгаа хоол, гадуур ээж байгаа хоол маш их ялгаатай гэдгийг би ойлгож авсан. Тэгэхээр чи идж байгаа хоолой 1500 төгрөгөнд багтж гин гэж бодож гин үү? Юу гэж бодож гин? 1500 төгрөгөнд яг тэр хоолныхоо порцент тааруулж хийсэн л гэж бодож байгаа би. Тэгэхээр гадуур тийм хоол ямар үнэтэй зарагдана гэж бодож гин? Би 6000-аас дээш зарагдана гэж бодож. За тэгэхээр бидний хоол яах нь вэ? Маш хямдхан өртгөөр чанартай хоол яах нь вэ? Иддэг байна гэж ойлгох нь тийм үү? За сайн байна. Энд байгаа хүнс ногоо жимснүүд төрөл бүрийн амин дэмээр баялаг байдаг. Тэр амин дэмүүд нь бидний биед маш сайн. Яг нараа их чиг хоол зүүж хүмүүс бидний одоо идж байгаа хоолыг чанартай амттай болгохын тулд маш хичээнгүй ажилладаг. Зүйтэй Мишка чи маш зөв ойлгосон байна. За ёстой мундаг хүүхдүүд та бүгдээ ярьж байгаа бүгд зөв. Бидний хийсэн аялал үр дүнтэй байж хоол шимт хичээл нь хүмүүсийн амьдралд ямар чухал вэ гэдгийг ойлгуулж өгсөн хүүхдүүдтэй болон амгаа ахта маш их баярлалаа. За тэгэхээр үдийн цай, үдийн хоол гэдэг хөтөлбөр бол та бүдгийн эрүүл мэнд тийм ээ бие биелдэр за ингээд танин мэдхүү суралцах тэр арга барил одоо хичээлдээ ирэх сурахад дуртай болох энэ бүх зүйлийг одоо олгож байгаа энэ том боломж бол энэ үдийн хоол гэдэг хөтөлбөр юм байнамаа. Тэгээ үдийн хоол энэ хөтөлбөрийн талаар бас найз нөхдүүд үеийнхэндээ
одоо бүгд шинэ олсон мэдлэг, туршлага бид нар бүгдээрээ хуваалцах хэрэгтэй тийм ээ. Ингээд та бүгдтэй бүгдэнд нь баярлалаа. Та бүхэн ч гэсэн та бүгдийн найз нөхдүүд ч гэсэн өнөөдөр эх орондоо аав ээжтэй хэрэгтэй хүн болёо гэвэл цөмөрөө эрүүл байх хэрэгтэй. Цөмөрөө чирэг байх хэрэгтэй. Цөмөрөө эрдэм мэдлэгтэй байх хэрэгтэй. Цөмөрөө зөв хүмүүжлэлтэй ийм одоо иргэн болж төлөвшхийн тулд цөмөрөө одоо үдийн хоолоо үлдгэлүүгээр идэж сурах хэрэгтэй тийм ээ. За ингээ бүгдэнд нь амжилт хүсье. За. За баярлалаа амгаахта. За ингээд хүнс хэрхэн бүтдэг вэ? Нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Бүгдд нь баярлалаа. Баяртай. Бидний хоол хэрхэн бүтдэг вэ?